Сайнцгаано надагчуудаа хайрдаг үе мэдчилгээ үргэлт маань үргэлжилсээр дурсамж дүүрэн Эрдмийн баяр дээрээс ээлжиж шинхэн дугаараа төлөөлж байна. Энэ орчлонд аз жаргалын дээдийг мэдрүүлж ирсэн эрхэм хонгор хүү энх манлайда хэмээн хаяглаж ээжийнхэн зүгээс илгээсэн чин сэтгэлийн мэдчилгээгээр гинтийн бэлгийг уламжилж байна. Хамтдаа баярын эзэн болсон хөөрхөн хүүг нь маш гоё чин сэтгэлийн мэдчилгээгээр баярлалцгаая. Зүрх сэтгэн дурсамж үлдээ. Сано энх манлаа юу? За баярын мэнд хүргэе мэд. Сайхан баярлж байна. Их чинь мэдчилгээний газраас чамд нэг гинти бэлэг. Да манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Голом цогцлбор сургуулийн дурсамж дүүрэн баяр дээрээс дараагийн зочинтойгоо шинэ дугаараа эхлүүлж байна. Юун түрүүн дүүдээ энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна. Мэдүү. Эхлээд хоёулаа өөрийгөө танилцуулъя гэх үү? Одоо энэ бичлэгтээ аль сургуулийн хэдий хэд ангийн сурагч вэ? Хэн гэдэг хүүхэд вэ? Би над голом сургуулийн 9-6 ангийн сурагч. Их манл. Миний дөө ер нь баяр дээр нь гэрийнхэн нь ирж амжсан байна уу? Ирж амжаагүй байгаа. Амжаагүй байгаа. За тэгвэл ихчтний ийм ямартай ч энх манлаад аваачаад өгөөрэй гэд ийм гоё чихрийн баглаа ирсэн байна. Тэгэхээр хоёулаа ер нь таах гад үзье. Хэн бол Ээж л уусах та. хийж явуулсан. За тэгээд их чинь бэлгийг гардуулахаас өмнө эхлээд дүүдээ гоё мэдчилгээ уншиж өгнө. Хоёулаа маш сайн сонсох хэрэгтэй шүү. За юу. Хэрвээ сайн сонсвол энэ бэлэг хинээс вэ гэдэг нь тодорхой болох ёстой шүү. За. Хүслийг минь гүйцээж хүний энхэн хорвоод мэндэлсэн хөөрхөн хонгор хүүдээ ээж нь баярын мэнд хүргэж байна. Зах хязгаар нь үгүй орчлон зөвхөн өрийнхээ төлөө л ижийн хичээж явдаг юм шүү. Мөрөөдөл бүхнийг минь биелүүлж миний хүрээгүй өндөрлөгт хүү минь хүрнэ гэж хичээж явдаг учраас ээдээ үр минь хичээгээрээ. Дурсамж дүүрэн дунд ангиа амжилттай төгсөж байгаад нь халуун баяр хүргэе. Ирээдүйн зам мөрөнд гэрэлтэй байх болтугай. Ээжийнхээ алдар гавьяа юуг цуурайтвал гэж ээж нь олон зүйл чамаасаа хүсэхгүй. Онцгойлон хүний орчлонд бусдын дэргэд түшигтэй хүн чанартай сайн хүн болж өсөрөөл гэж ээж нь чамдаа хичээнгүйлэн захиж байгаа юм шүү. Хүүдээ хязгааргүй хайртай, эрхэмлэн нандинж сэтгэл зүрхэндээ нэлхруулж өсгсөн учраас ээжийн хүү энэ орчлонд азтай одтой л явах ёстой юм шүү. Чанга тэрэн үнсий Эрдмийн баярын мэнд хүргье. Ээжээс нь гэсэн байна. За тэгээд ээжийн хайр шингэсэн гоё цэцгийн баглаа, амттны баглааг өргөн барьж байна. Хүлээн авах уу? Сурхи хүсэж чигүүрсэн бэлгийн сар. Ингээд инх малаа мэд өнөөдөр маш гоё баярын өдөр болж байгаа. Тэгээд бас ээжтэй баярлаа гэж хэлхийг хүсэж байгаа болов гэж бодож байна. Сэтгэлээсээ хуваалцсан. Яг одоо төрж байгаа сэтгэл. За ээжтэй баярлаа ямарчсан. За тэгээд чи өөр сандраад олондоо бүгдэнд нь баярын мэнд хүргье. За баярлалаа. Тэгээд эрхэм хайртай хүүд нь удахгүй болох шалгалтанд нь амжилт хүсье мэдөө. Урлаг, сурлаг бүхий зүйлд үргэлж азтай одтой яваарай. Сайхан баярлалаа. За. Тэнгэр эцгийн алгын